Засгийн газраас 2017 оны 12 дугаар сарын 6-нд 15 улсыг офшор бүсээр нэмж бүртгэсэн. Энэ өдрөөс хойш офшор бүс дэх дансаа мэдүүлэх тоолбор гүйж эхлээд 3 сарын 6-ны өдрөөр дуусгар болох учиртай байлаа. Харин авилгатай тэмцэх газраас дахин 1 сараар сунгон офшорчдод боломж олгосон. Ингээд ирэх 4 сарын 6-ны өдөр хүртэл офшорчд өөрийгөө илчлэх хугацаа нэмэгдсэн гэсэн үг юм. Гэхдээ хууль батлагдаад хэрэгжиж эхэлсэн өнгөрсөн хугацаанд Монгол улсад иргэн ням даваа гэх ганцхан хүн 4.5 сая долларын хөрөнгийг офшор бүсээс оруулж ирчихэд байгаа. Тэгвэл өнөөдөр авилгатай тэмцэх газраас нийт 17 албан тушаалтан офшор бүсдэх хөрөнгөө мэдүүлсэн гэж зарлалаа. Тэр дундаа улсын хурлын 2 гишүүн байгаа бол Монгол банкны 1 албан тушаалтан өөрсдийн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан офшор бүсэд бүртгэлтэй компани хувьцааг 2015-2017 онд бусдад зарж борлуулсан гэдгээ мэдэгджээ. Харин тэдгээр 2 гишүүнийг нэрлэвэл Дэлгэр сайхан Сүү Батолд 2 юм а. За тэдгээр хүмүүс хамаарал бүхий этгээдүүд нь офшор данстай холбоотой мэдээллийг тайлгнасан гэж дурддагдж байна. Тухайлбал Панамын баримтанд Сүү Батолдыг Батуу Майнинг гэх компани хувьцаа эзэмшигч гэж зарласан байдаг. Тэрээр төрийн ордонд энэ талаар мэдээлэл хийхдээ Батуу Майнингийн 11.9%-ийг 2003 онд өөрийнхөө хувийн данснаас буюу тухайн үед Капитрон банкны данснаас худалдаж авсан гэж мэдэгдсэн юм а. Харин улсын хурлын гишүүн Дэлгэр сайхны хувьд офшор дансныхаа тухай би шудраг хэлдэг. Сүртэй зүйл биш хэмээн ярьдаг юм. Ямар тач тэд мэдүүлгээ өгсөн байна. Харин бусад албан тушаалтны тухайд Швейцарын холбооны улсад суугаа элчин сайдын яам, нэгдсэн үндэсний байгууллагын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллаганд иргэд суугаа байнгын төлөөлөгчийн газар, бүгд найрамдах хэдэд ард улсын засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа ерөнхий консулын газар, Сингапур дахь элчин сайдын яамд ажиллаж байгаа нийт 11 албан тушаалтан офшор дансныхаа мэдээллийг өгсөн байна. Тэднээс гадна гайл ерөнхий газар авилгатай тэмцэх газрын тус бүр 1 албан тушаалтны хамаарал бүхий этгээд Хонконг, Ирландд ажиллаж амьдарч байгаа тул банкнд данс эзэмшиж байгаагаа мэдэгджээ. Монгол банкны 1 албан тушаалтан өөрсдийн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан офшор бүсэд бүртгэлтэй компани хувьцааг 2015 онд болон 2017 онд бусдад зарж борлуулсан тухай мэдүүлсэн байгаа. За улсын хурлын 1 гишүүний Сингапурт суралцдаг хамаарал бүхий этгээд Швейцарын холбооны улсад суугаа элчин сайдын яам, нэгдсэн үндэсний байгууллагын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн газар, бүгд найрамдах хэдэд ард улсын засаг захиргааны онцгой бүс Гонконгт суугаа ерөнхий консулын газар, Сингапурт элчин сайдын яамд ажиллаж байгаа 11 албан тушаалтан. За гайлын ерөнхий газар авилгатай тэмцэх газрын тус бүр 1 албан тушаалтны хамаарал бүхий этгээд Гонконг, Ирландд ажиллаж амьдарч байгаа тул банкнд данс эзэмшдэг талаар мэдэгдсэн. Улсын хэмжээнд төрийн өндөр болон түүнтэй зэрэгцэх 40,073 албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлэх байсныг 40,067 хуулийн хугацаанд мэдүүлгээ ирүүлжээ. Хууль зөрчил хөрөнгө орлогын мэдүүлгээ ирүүлээгүй 6 албан тушаалтныг сонгуульын ерөнхий хорооны бэлэгт гишүүн тэргүүлсэн байна. Тэгвэл хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч эдгээр бүх хүмүүс нь офшорчд мөн биш гэдгээ илчлэх шаардлагатай. Сайн дураараа илчлээд мөнгө оруулаад ирвэл өршөөнө гэж байгаа. Гэвч одоогоор мөнгө төргөө оруулж ирсэн хүн алга байна. Бүгд л хоосон данс эзэмшиж байсан эсвэл тэрнийгээ зарсан мэдүүлээд байна. Өнөөх офшорт 17 тэрбум $, бий гэж тооцоолоод офшортоос авъя гэсэн ч энэ хууль нь эцтэй офшорчдыг агнах биш аврах хууль болцоход байна хэмээн сануулад байгаагийн учир нь энэ юм а. Гэтэл өнөөдөр Монгол улс авилгатай тэмцэх үр дүнгээр улам бүр ухарсаар байгаа нь харамсалтай. Монгол улсад авилга улам гарч байна гэдгийг Transparency International байгууллагаас гаргасан судалгаагаар тогтоочход байна. Нийт 180 орноос 103 жагсаалт байгаа бол энэ нь өмнөх оноос 16 байр ухарсан үзүүлэлт юм. Авилгатай тэмцдэгч хэрэгжүүлэх хуулийн зохицуулт байдаг ийхүү байр урах шалтгаан болсон хэмээн авилгатай тэмцэх газраас мэдэгдээд байна. Оюума мэдээллээ.